Багш нар боловсролын салбарт ажиллаж байгаа ажилтан албан хаах шиг багшлах боловсон хүчний зүгээс өгч байгаа хамгийн том асуудал бол цалин урамшуулалттай холбоотой асуудлыг ярьдаг. Нийт одоо ирж байгаа саналын бараг 80 орчим %. Түүний дараа бол тэтгэврийн насыг богиносгох, наашлуулах, бууруулах гэдэг ийм асуудлуудыг ярьдаг. Тэгэхээр энэ хуулийн хүрээнд бол цалин урамшуулалттай холбоотой асуудлыг бид бол засагтаа бас их хурл дээр ярилцсан. За энэ дээр бол тухайн салбарын хуулиар тухайн салбарын цалин урамшууллыг зохицуулдаг энэ асуудал бол одоо төсөвтөө зөрчилдөж байгаа учраас засгийн газарт одоо бид нэр чиглэл өгөх замаар энэ хуульдаа бас ерөнхий суурийн тусах замаар цалингийн өсөлтийг тогтоох энэ чиглэлээр ажиллая гэсэн юм зарчмын шийдэлд хүрсэн байгаа. За хоёрдугаарт боловсролд бол бид нэр анхаарч байгаа нэг зүйл бол юу гэхээр багшлах боловсон хүчний бид нэр алдаад дуусч. Боловсролд ажилдаг хүн байхгүй болж байна. Бүгд Солонгос явж байна, Япон явж байна, виз аваад гарч байна. Эсвэл хамгийн бага оноо авсан хүүхдүүд боловсролын салбарт орж суралцж байна гэдэг ийм одоо шүүмжлэл байдаг. Бодит байдал ч юм байна. Тэгэхээр бид нар багш нарынхаа болон сургуулийн орчинд ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдэх ёстой, цалин урамшууллыг сайжруулах ёстой. Ажлын байран дээр давтан сурдаг, суралцах боломжийг нээдэг. Үр дүнгээр одоо хэн сайн зааж чадж байгаа, хэн одоо үр дүн гаргаж чадж байгаа нь илүү цалин авдаг байх. Энэ одоо зохицуултыг бол энэ хуулиараа хийн. Үүний хүрээнд боловсролын салбарт ажиллаж байгаа багш нар болон одоо сургуулийн орчинд ажиллаж байгаа албан хаагчдын нэг хүүхдийг үн төлбөргүйгээр улсын сургууль сургадаг зохицуултыг нэгдүгээр хийн. Хоёрдугаарт багшид элдв одоо нэмэлт ачаалал өгдгийг хуулиар хатуу хоригдж байгаа. Одоо бол сургуульд ажиллаж байгаа ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа багш нар дүүргийн, аймгийн, сумын бүх тооцоо судалгааны мэдээллийг бүрдүүлж өгдөг ийм ажилтнууд болчиход байгаа. Багшлах тэр сургууль хүмүүжүүлэх ажлаа хийх цаг зав ерөөсөө байхгүй. Нийт ажлынхан бараг 50-аас илүү хувь нь багшлахтаас холбоогүй ажлуудыг хийдэг ийм ажлын өндөр ачаалт байгаа. Тэгэхээр энийг хуулиар хорино. Хэрвээ энийг зөрчих юм бол зөрчлийн тухай хуулиар холбогдох хуулиудаар хариуцлага тооцдог юм зохицуулт хийнэ. Хоёрдугаарт боловсролын салбарын энэ хуулиудаар хийгдэж байгаа дараачийн асуудал бол би одоо нэг зүйлийг бас энэ хэвлэл мэдээллийн байгууллагуудаа дамжуулаад хандаасаа гэж сонсоосоо гэж бодож чинь түрүүн хэллээ. Энэ боловсролын салбар гэдэг бол өөрөө зөвхөн багшлах боловсон хүчний асуудал биш. Багшлах боловсон хүчнийг ажиллах боломжоор хангаж байгаа ажилтан албан хаагчдын асуудлыг бид бас давхар анхаарч үзэж явах хэрэгтэй. Дархуул аймгийн одоо тоогооч нар надад бол бас хилцүүлгийн явцад мөн саяхан хүртэл та нар ингээд алга болдгоо гэдэг асуудлыг тавьж ирсэн. Сонгуулиас хойш л одоо ярьж байгаа зүйл мартаагүй байгаа. Зөвхөн шинжлэх ухааны технологийн сургууль намайг ажиллаж байх үед үндсэндээ нэг 1200 орчим ажилтан албан хаагчид тэр их том сургуулийг үйл ажиллагаагаа явуулахад нь тус нэмэр болоод ажиллаж байдаг. Бүх сургуулиудад ажихын ажилтнууд ажиллаж байдаг. Энэ хүмүүсийн нийгмийн асуудлуудыг бас цалин урамшууллын холбоотой асуудлууд, хүмүүс нийгмийн даатгалын бичлэлтэн тасардагтай холбоотой асуудлуудыг энэ хуулиараа бид нар бас тодорхой хэмжээнд шийднэ.